Хэрв талуу юм байж муурын зулцэг болоод өсчих үл яах вэ? Энэ удаагийн аним нь хот тосгодыг устгадаг лөө биш. Харин хайртай мөрнүүдээ аврахын тулд чөтгөр болон хүмүүстэй нөхөрлөж дайсагнах луугийн талаар харах юм. I exist because of you. Алс хол ой модон донд ухаалаг хаантайгаар алдартай нэгэн хаан тус оршин тогтнодог байжээ. Үеэс үе хамгийн хүчрэх шиднүүд энэ хотод байдаг ба гинэт луу нисэн ирсэнд авгаа хүчрэх шиднүүд луу руу хамгийн хүчрэх шидээрээ дайрсан боловч манай лууд ерөөсөө ч нөлөөлөөгүй байдаг. Манай лууч өөрлөөн дайрсанд хилэгнэн энэ хавирхыг ястай түүгээж өгдөг. Бүгд цөхрлайц давтан төгсгөл ирлээ гэсэн бодол автсан байлаа. Гэхдээ луу хүмүүст нэгэн анхааруулга үлдээн. Аратан шиди мангас дүүрэн сахиус байх хэсэг гүн ойд нэгэн имлүү агуур руугаа орох ба тэр өндгөө болж байдаг. Өндөг бараг л хагарах төгсөн байх ба луу ээж өглөө нандаа гарах ба ангаа харсан даруйдаа доошлоход түүнийг жадаар сүлбэн хэсэг хүмүүс өнөөдөг. Орой болж агууд нь нэгэн жирэмсэн сумуур ирсэн байх ба тэр орж ирээд хэсэг хугацааны дараа зулцгнуудаа гаргадаг. Тэр зулцгнуудаа хөрдөөд байж байхад доор нь нэгэн өндөг хагарах чимээ гарах ба тэр нь манай гол дүр луу юм. Тэр бутнаас цухан гарч ирэхэд манай муур ээж түүнийг хөрдөн цаашид өсөхөөр шийддэг. Өглөө болсон байх ба муур ээж хүүхдүүддээ яаж ан хийхийг зааж өгч байдаг. Анхаарлаа төвлөрүүлээд олзоо сайн хараад түүнийг устгах гэж хэлдэг. Энэ ертөнцийн муурнууд энгийн биш байх ба тэд маш хүчрхэг шид ашиглах чадвартай байдаг. Манай лууч нисэж төрөхөө зааж өглөө байхгүй үнэхээр хэцүүдэж байдаг. Муур ээж өмнө нь нэг зулцах өсгсөн байх ба тэр нь манай улаан луугаас шал өөр юм гэж дотроо бодож байдаг. Хэсэг хугацаа өнгөрч хүмүүс хажуугаар нь өнгөрөх ба манай муур ээж хүүхдүүддээ эдрээс хол явах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хүмүүс дунд баавганаас хүчрхэг нэгэн байдаг гэж хэлдэг. Манай дөрөвч хөөрхөн царай гаргасаар өндрийн тогтоогод авъя гэд хөөрхөн царайлаад байдаг байгаа. Хэсэг хугацаа өнгөрч манай хэдэн агууны хажууд ягаан гэрэл цацрах ба ээжийг нэгэн хүн дуудах шидээр дуудаж байдаг. Хүүхдүүд ч сандралдан ээжээ гэж уйлж байхад муур ээж тайвнаар та нарын тустай гарах цаг болсон. Одоо амиа даагаад агуугаасаа гараарэ гэж хэлдэг. Хэсэг хугацаа өнгөрч бүгд том болсон байх ба бүгд агуугаа орхиод явдаг. Манай лууж ганцаараа үлддэг. Лууж ганцаараа ан хийх ба тэр нь үнэхээр сонирхолтой байдаг. Нар жаргахын алдад хоёр муур агуур өнөрж яваа хараад манай гол дүр үнийг хараад үнэхээр их гайхсан байдаг. Ирсэн хоёр муурынч манай луугийн хамт үссэн ах эгчийнх нь хүүхэд байх ба ах эгч нь энэ агууд нэгэн сайхан сэтгэлтэй далавчтай муур амьдарч байгаа гэж хэлсэн байдаг. Ирсэн хоёр муурч зулцглах ба гурван хөрхөн зулцаг гаргадаг. Луу яг тэдэнд ээжийнхаа заасан шиг ан яаж хийх, хүмүүсээс яаж холоор явах талаар зааж өгдөг. Манай лууч шидийн чадвар нь өсгөр байгаад сахиуснуудтай хүртэл ярьж чаддаг болсон байдаг. Хэсэг хугацаа өнгөрсний дараа луу нийслэл рүү дайрч байх ба яагаад дайрсан бэ гэхээр түүний муур найзуудыг хүмүүс маш олноор нь хийдсэн байдаг. Гэрслэл солигдож нэгэн охин аав ээжгээ гарсны дараа гэрээсээ гарan шидийн бэлтгэл хийж байгаа нь харагддаг. Энэ охин багасаа шидийн хүч муутай төрсөн ба ганц гал гарах гэж л хамаг биеийн ядардаг байв. Хажууд нь нэгэн муур байх ба тэр муур энэ охинд шид зааж өгч байдаг. Тэр хоёр хамтсан бичээдэх ба сүүлийн нэгийг нь муур шидээрээ дундуур нь хувааж иддэг. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр муур түн шид засаар байдаг. Аав нь түүний анзааран маргааш охинтойгоо уулзах ба нэгэн луу дээр үед манай улсыг сөнөөх гэж байсан гэж хэлдэг. Тэр нь тэгсэн чинь манай луу байд юм да. Хаан дахин ийм үйл явдал гарахаас сэргийлж охиноо мууртай уулзахыг оргилдог. Тэгсэн манай луу ирж идэг байгаа. Манай луу ирээд мууртай ярилцах ба муур хүний хүүхдэд чи зааж өгмөр байгаа хэлдэг. Тэгсэн манай луугийн царайг хүмүүс чирэг нь ойлгохгүй Кетоши муурны хэл мэддэг хүн байна уу гэд асуудаг. Тэгсэн нөгөө ши зааж өгмөр байгаа хүн ирдэг. Тэр нь тэгсэн чинь ханхуу байд юм да. Тэгсэн манай жижиг муур лууд ингэж хэлдэг. Та өөрөө найз нөхдөө эрхэмлэх ёстой гэж цаагаа үздэй гэд. Тэгсэн манай хүн банцсандаа мууруулаад хуурдаг. Тэгсэн манай луу хүүгийн аваас хүртэл зөвшөөрөл авах ёстой гэд ав руу нь явдаг. Манай лууч хаанд өөрийгөө их сүртэй танилцуулна. Би бол ой муурнуудын хамгаалагч луу байна гэдэг. Тэгсэн хаан манай луугийн хаан гэдэг байгаа. Хаанч миний хүү таны хамгаалдаг нэгэн мууртай нөхөрлөд байх шиг байна гэж хэлдэг. Манай лууч тэр бол миний шид зааж өгсөн муураа гэж хэлдэг. Манай муур хаан та зөвшөөрөл олгож байвал би ч гэсэн зөвшөөрөл олгох бодолтой байна гэдэг. Хаанч тэгтэл уугүй. Таны муурнуудаа зааж өгсөн шид бол туйлын шид гэж хэлж болохоор юм гэдэг. Хүүд маань зааж өгж байгаа бол улсад маань зааж өгж байгаа гэж ойлгож болох уу гэж асуудаг. Манай лууч амар бардмаар
Тэр шид ерөөсөө хамаагүй. Тэр бол Сахиуснаас сурсан шид төдий гэдэг. Энэ зэргийн шидийг хэн ч ашиглаж чадна. За би одоо та нарт хааны яриад байгаа туйлын шид гэдгийг тайлбарлаж өгье. Сахиуснуудаас сурсан шид бол туйлын хүч юм. Сахиуснаас сурсан шид бол улс орнуудын тэнцвэрүүдийг алдагдуулахаар том хэрэг юм. Тэгсэн манай луу түрүүнээс хойш намайг яагаад эзэн хаан луу гэд байгааг ойлгодоггүй. Лууч өөрийгөө луугийн эзэн хаан биш гэдгээ хэлдэг. Хаан луу хоёр ярилцсны эцэст манай лууг муур луу хэмээн нэрлэхээр болдог. Ингээд нэгдүгээр анги төгсдөг. Одоо та бүхэндээ 2 дугаар ангийг ярьж өгье. Ингээд 2 дугаар анги эхлэхэд дуудагдах шидээр дуудагдж явсан манай муур ээжийн талаар гарах юм. Түүнийг нэгэн сурагч дуудсан байх ба тэр дуудсандаа маш их харамсаж байдаг. Манай муур ээж энэ охинтой ярилцах ба тэр ер нь л интроверт юм шиг байна. Их санд руу аймхай охин байдаг. Манай муур ээж өхөөрдөөд учиртай болоод л намайг дуудсан байх гэд тэр охиныг цааш нь сургахаар болдог. Манай муур ээж энэ охиныг асран хамгаалж түүнд шид яаж сурахыг зааж өгдөг. Манай муур ээж түүний шидийг харах ба жижигхэн ус гаргадаг. Манай муур шидээ үзүүлэх ба хааны цөмөрт авсан байдаг. Муур ээж охинд саяны гаргасан шидээ зааж өгөх ба охин тэр дараа зурж гайхалтай авьяас гаргадаг. Манай охины шид зайжирж байгаад найзууд нь магтаж байдаг. Тэгсэн хичээл орсон чинь манай Кетоши муур ээж хичээлд нь сууж байдаг байгаа. Хүүхдүүд ч дуудсан амтнаа хичээлээ дагуулж ирж болох уу гэж асуухад багш нь зөвшөөрдөггүй. Манай муур ээж өдөр цайны цагаар гарах ба тэр хулган агнаж иддэг. Агнсан хулган нь энгийнийн хулган биш байх ба духан дээрээ нэг том эрдэнэ чулуутай байдаг. Үүнийг эзнэр манай Кетоши муур ээжийн нас нь уртсан байдаг. Үзэгдэл солигдож манай охинд муур ээж шид ааж өгч байх ба өдөр болгон манайгаа шавхснаар илүү шидийн хүчтэй болно гэж зааж байдаг. Орой болгоод манай муур ээж багшид хахуул өгч байдаг. За хахуулч гэжтэй тэр хоёр мэдлэгээ солилцож байдаг ба манай муур өмнө нь нэг манай луугаас өөр амтан өсгөж байсан гэдгээ багшид тайлбарлан хэлдэг. Багш түүнийг анхааралтай цаасан дээр бичиж авах ба багш манай муураас нэг асуулт асуух ба та нар хаана амьдардаг вэ гэж асуудаг. Манай муур ээж бидний амьдардаг газрыг хүмүүс нэрлэхдээ анхан шатны ой гэж нэрлэдэг гэдэг. Дүрслэл солигдож манай муур усанд орж явах ба мэдээж муур юм чинь усанд орох үнэхээр дургүй байдаг. Охин ч маш жаргалтай байх ба та өдөр болгон манай сургууль дээр ирдэг юм чинь биднэртэй адилхан зөвхөн байх ёстой гэж хэлдэг. Өдөр болж тэд хичээлдээ явсан байх ба тэр хоёр номын санд шид судалж байдаг. Гэтэл сургуулийн бэлтгэлээ хийдэг газар шидийн тойрон гарч ирэх ба тэр дундаас баахан мангас гараад ирдэг. Тэр дундаа хамгийн хүчрхэгддэг дээжүүдгээр гарч ирдэг байгаа. Сургуулийн хүүхдүүд багш нар нэгдэн анх гарч ирсэн жижигхэн мангаснуудыг устгах ба Кетоши муур ээж гинэд миний хүүгээд чөтгөр дээр очдог. Багш нарын тарих газарж чөтгөр ээжтэйгээ ярьсаар байдаг. Ээж үү тэнийг алгаас нэг сонссон. Та яагаад үүнэр дээр буцаж очихгүй байгаа юм бэ гэж асуудаг. Кетоши муур ээж чөтгөр хүүдээ хэлэх ба хүмүүсийн хотод амьдрах надад хөвгөлтэй байгаа. Тэгээд бас би энд нэг охин өсгөж байгаа гэж хэлдэг. Чөтгөрч маш их цочирдох ба ээжийнхаа сонголтыг хүндэлдэг. Манай Кетоши муур ээж чөтгөр багш нар ярилцах ба энэ сурагч нарын сургалт хийдэг газрыг даамжин болгохоор шийддэг. Ингэснээр энэ сургуулийн үеийн сурагчид хамгийн хүчрхэг болно гэж манай муур ээж найдаж байдаг. Гинэд сурагчид орилдох ба манай Кетоши муур ээж хоёр сүлдээ болсон байдаг. Яагаад хоёр сүлдээ болсон бэ гэхээр нөгөө дэдийсэн харахныхын духан дээр жижиг чулуу байсан да. Тэр нь шидийн хүч ихтэй болохоор хоёр сүлдээ болсон байдаг. Хоёр сүлдээ болгон тэмч муу биш байх ба манай муур ээжийн нас нь уртсан гэж чөтгөр тайлбарж өгдөг. Нэлээд хэдэн жил өнгөрсөн байх ба хэдэн сурагчид манай сургууль дээр шинэ багш ирнэ хэмээн ярьж байдаг. Тэрний хин бэ гэхээр аян хүмүүсний хүчрхэг шидтэн яг үндэ манай охин байдаг. Манай муур ээж даган ирсэн байх ба тэр багштай бууалж байдаг. Гэхдээ манай халдсан багш одоо захирал болсон байх ба чөтгөрч тэр сургуультай байх ба ээжигээ хараад тэр баярлах биш харин ч урлаж байдаг. Дүрслэл солигдож манай охин багшаар ирсэн гэдгээ зарлаж хүүхдүүдтэй мэдлэх гэсэн интроверт зан хөдөлдөг байгаа. Манай муур ээж гарч ирэх ба түүний интроверт зан хөдөлсөн байгааг хараад түүнийг дэмжиж манай эмэгтэй амжилтаагаар өөрийгөө танилцуулж чаддаг. Нэг сурагч ирээд манай эмэгтэйгээс 17 давхраас тийш явж чадахгүй байгаагаа хэлдэг ба манай багш хариуд нь чи хүүхэн цэвэрхэн дуудлагатай да яагаад чадахгүй байгаа юм бол гэж хариулдаг. Манай муур ээж гарч ирэх ба тэр хоёрыг санаа бодсон нь тэр охиныг яг өөршгөө багаас нь бэлтгэл хийлгэхээр шийддэг. Нөгөө сурагч охин хариуд нь би өөрөө муугаас олоод тойр төгөөдмааргүй байна гэдэг байгаа. Тэнийг юм уу хайш. Гэхдээ манай муур ээж байдлыг гарт авснаар тэр охин бэлтгэл хийхээр болдог. Гэхдээ өглөө болгон бэлтгэл хийгээд байгааг нь мэдсэн найзууд нь хурж ирээд хамт бэлтгэл хийдэг. Сурагчид манай муур ээжийн чанга бэлтгэлийг давснаар тэр даамжингийн 100 давхар хүртэл явж даамжин амжилтаагаар дуусгасан байдаг.
Манай охин сургуулийн захиралтай уулзаж байх ба сургуулийн захирал энэ жил төгсөж байгаа хүүхдүүд маш хүчирхэг төгсөж байгаа. Энэ таны л сургалт яаж гэж байдаг. Гэхдээ манай охин шал өөр зорилготой орж ирсэн байх ба цаашид илүү том сургалт явуулахын тулд таны тусламж хэрэгтэй байна гэд сургуулийн захирал хэлдэг. Гэхдээ манай охины санаа нь мэргэжлийн ядал явдал хайгчид болон зэргүүдийг туслуулад хамтдаа тоолдог харахад суралцуулна гэдэг. Түүнийг сонссон сургуулийн захирал тэгэх юм бол данганц манай сургууль биш улс сутгсан том төсөл болно гэдэг байгаа. Энэ нь бүтэхгүй гэж байгаатай яг л адилхан юм. Гэхдээ манай охин яаж хийж байгаа төгсөлсөн байдаг. Сурагчид маш баяртайгаар явдаг. Тэд ч эргээд ирэх ба зарим нь ол зомоггүй байсан гэд гондуухан байдаг. Гэхдээ манай багш тэр цаанаас амжилттай боллоо гэж хашгиран ол зомог ерөөсөө хамаагүй. Өнөөдрийн туршлага цаашид амьдралтайгаа хавсаргаарай гэж хэлдэг. Үзэгдэл солигдож хүүхдүүд сургуулаа төгсөж байх ба сургуулийн захиралч манай багшид энэ үеийн сурагчид таны ачаар маш чадварлаг төгслөө гэдэг. Ингээд аними маань сизон 1-ийн эхний 2 анги дуусч байна. Энэ аними нь 7 хоногт нэг анги орж байгаа тул 14 хоногтоо нэг парт оруулъя гэж бодож байна. Дуустал нь үзсэн танд баярлалаа. Лайк, subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзцаая. Bye bye.